Сайн байцгаана өгдөө те. За бидний сургалтанд ашиглах Microsoft Teams програмыг хэрхэн татах вэ гэдэг талаар багш зөвлөгөө өгч байна. За Microsoft Teams гэдэг програм бол Microsoft компаниас гаргасан албан ёсны онлайн хурал уулзалт сургалтанд зориулсан програм байгаа. За энэхүү програмыг өөрийн төхөөрөмжн дээр татахын тулд хамгийн ихэнд харж байгаа Microsoft Teams цэг Microsoft.com download гэсэн хаягаар ороод татна гэсэн үг. За энэ хаягаар ороход одоогийн пэйж ус харагдана тийм үү. За шууд download Teams гэсэн дээр дарчих юм бол энэ програмаар Windows-д Windows үйлдвэрлэлийн систем зориулсан хувилбараар татагдана гэсэн үг. За хэрвээ чи өөр төхөөрөмж ашигладаг бол жишээлбэл MacBook Linux үйлдвэрлэлийн системтэй компьютер ашигладаг. Эсвэл mobile төхөөрөмж гарвтас ухаалаг утас болон iPad тийм үү ашигладаг бол эдгээр сонголтоо сонгох боломжтой гэсэн үг байна. За Windows-ээр татахад хоёр сонголт байгаа. 64 бит, 32 бит. Чиний үйлдвэрлэлийн системээс шалтгаалаад энэ хоёрын чи алийг сонгох вэ гэдгийг сонгоно гэсэн үг. За миний компьютер үйлдвэрлэлийн систем хэдэн бит вэ гэдгийг мэдхийн тулд хамгийн энгийн арга бол File Explorer нэнгүүд TSPC гэж байгаа. За Windows 7-той бол My Computer гэж байгаа тийм үү. За энэ дээр mouse хоёроо дараад Properties гэж гараад ирнэ. За Properties дээрээс эндээс чи үйлдвэрлэлийн систем чинь хэдэн бит вэ гэдгийг харж болно гэсэн үг. System type-ийг хардна тийм байгааз. За багшийнх нь бол 64 бит байгаа учраас би эндээс хэдэн битийг сонгох гэсэн үг. Мэдээж 64 битийг сонгоод татна гэсэн үг байна. За татаад install-а уншуулад програмаа нээхэд энэ цонх гарч ирнэ гэсэн үг. Өөрийн мэйлээ хийнэ гэсэн үг. За эндээс яг нь сургуулаас өгсөн мэйлээ хийгээд пассвордаа хийгээд шууд програм руугаа нэвтэрч орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи сургуультанд ороход бэлэн болж байна гэсэн үг байна.